Өдрийн төргийн үзэгчдээ энэ бол парламент манай өнөөдрийн зочноор Хоггүй Монгол Гялгар утгүй Монгол хөдөлгөөний санаачлагч сэтгүүлч Бүжин лам урагдаа оролцсон байна. За өнөөдөр мөн Эко парк Улаанбаатар компанийн гүйцэтгэх захирал Бачаргал урагд ирсэн байна. Та бүхэнд урилгыг хүлээн авч студид ирсэн баярлалаа. За том утгагүй 19 оны 3 сарын 1-ний өдрөөс эхлээд Гялгар утны хэрэглээг хязгаарлах чинь шүү дээ. За мөн танай хөдөлгөөнөөс одоо ямар үйл ажиллагааг эхэлсэн байгаа вэ? За ер нь бол дэлхийн чиг хандлага ямар байгаа вэ гэвэл Гялгар уут аль ботлох битгий хэрэглээчээл гэсэн ийм чиг хандлага явж байгаа. Тэгэхээр бид нар одоо нэг л дэлхий дээр амьдарч байгаа юм чинь олон улс тийм уриалга гаргаж тэгж тийм хандлагатай байгаа тохиолдолд энийг л одоо бид нар өөрсдөө хэвшүүлэхийг зорих ёстой. За зарим хүмүүс бол энэ хорсон асуудлыг бас одоо бүрэн цогт шийдэх асуудал биш юм а. Ер нь бол татвар нэмэх ёстой гэсэн тийм байр суурьтай байсан. Гэхдээ би ч гэсэн бас тэр тал дээр татвар нэмүүл илүү үр дүнтэй юм болов уу гэж хардаг. Гэхдээ дэлхийн бусад улс орнууд ингээд хориод байгаа учраас манайхан бас одоо ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Тэгээд засгийн газраас өнгөрсөн хавар шийд гаргаад за нэгэнт аж ахуйн нэгжүүд маань тодорхой хэмжээнд Гялгар утныхаа нөөцийг жилээр бэлтгэсэн байдаг учраас одоо нэгэд бэлтгэсэн байгаа одоо нөөцөө хэрэглэхээс аргагүй те аж ахуйн нэгжтэйгээ алдагдaltaд оруулахгүй тулд нөөцөө хэрэглээд дуус харин 2019 оны 3 сарын 1-ээс дахиж хэрэглэхгүй шүү гэдэг ийм шийдвэр гарсан. За засгийн газрын энэ шийдвэрийг бол мэдээж мэргэжлийн хэлтийн байгууллага болоод бусад хэрэгжүүлэгч байгууллагууд хэрэгжүүлж эхлэх байх. За энэс өмнө бол олон нийт ямар ч байсан Гялгар утны хэрэглээг одоо ингээд багасгах одоо ямар ч байсан хорж эхэлж байгаа маа гэдгийг ойлгох хэрэгтэй, мэдчих хэрэгтэй, мэдээлэлтэй авах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг л 3 сарын 1-ээс эхлээл одоо хорчдөг те аж ахуйн нэг жижиг дэлгүүрүүд энэ төр мэдээлэлгүйгээсээ болоод бас ямар нэгэн байдлаар сөрөг үр дагаврууд гарах вэ гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ бол биднэрт бас яалтчгүй хэрэгтэй л байсан шийдвэр. За Гялгар утгүй Монгол хөдөлгөөн болвол жил гарны өмнөөс эхэлсэн. Тэгээ сошиал дээр л эхлүүлсэн ажил шүү дээ. Тэгээ сошиал дээр ажиллаулаад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд яаж хог баг гаргаж амьдрах ёстой юм бэ? Яагаад ер нь хог гаргаад хүн одоо хаяад идэгин те? Яаж хог баг гаргах ёстой юм? Тэр дундаа Гялгар ут хуунцар буюу бидний өдөр тутам ингээл хэрэглээл идэг те? Энэ одоо хэрэглээд байгаа хог хаягдал болж гараад байгаа. Эн чинь эргээд хүмүүс бидэнд байгаль дэлхийд ирээдүйд ямар аимшигтайгаар хортойгоор нөлөөлж байгаа гэдгийг ойлгуулах сургалтууд өнгөрсөн жилээс эхлээл хийсэн. Тийм хамгийн гол нь яагаад энэ хүүхдүүдэд хийгээд байгаа вэ гэвэл хүүхдүүд гэдэг чинь Монгол улсын ирээдүй байхгүй юу? Тийм өнөөдөр намайг бага байхад бол үнэндээ хогны талаар ямар ч сургалт ордоггүй байлаа. Гялгар ут хуунцрын талаар ямар сургалт ордоггүй байлаа. Тийм учраас би мэдэхгүй байсан учраас өдий хүртэл хогоо ангилж ялгахын ач тусыг мэддэг үг Гялгар хуунцрыг замбраагүй хайдаг байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдтэй зааж өгнө гэдэг маань ирээдүйд бид нар хогоо ангилдаг хогны асуудалгүй болъё гэх юм бол эцдийг нь бэлтгэх ёстой гэж үзсэн учраас энэ сургалтын ажлуудыг хийсэн. За яг хамгийн сүүлд бол 97 дугаар сургууль дээр нийт бүтэн сургууль дээр төсөл хэрэгжүүлсэн байгаа. Дүүргийн одоо залуучуудын холбоо болоод гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтстэй хамтраад одоо тэр төслийн маань 2 дахь шат бас өнөр бүл төв дээр хэрэгжих гэж байна. Тэгээд ингээд үргэлж ийм ажлууд хийж байгаа. Эко парк Улаанбаатар компани тухайд манайд ер нь нийтдээ хог дахин боловсруулах хичнээн компани бүртгэлтэй байдаг. Тэрнээс яг үйл ажиллагаагаа өдөр тутам явуулдаг хичнээн яг компани байна вэ? За Улаанбаатар хот хэмжээнд бол нэг хогийг дахин боловсруулдаг 22 үйлдвэр байна. Бид нар бол байнга ажиллагаатай. Яг хөдөлгөөний чанар шалгалт хөлийн цагт зогсдог үйлдвэрүүд бол бий. Ерөнхийдөө манай холбооны гишүүнчлэлтэй 22 компани бол хоёул дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ сайн ярьж байгаа сэдвүүрэнд барихад энэ Гялгар утгүй Монгол хөдөлгөөн гэдэг. Гялгар ут бол өнөөдөр Монгол улсын одоо хог хаягдлын одоо юунд бол 500 тонн хэмжээтэй гардаг улсын хэмжээнд 500 тонн. Тэгээ Гялгар утыг боловсруулад манай үйлдвэр юу гэдэг вэ гэхээр Гялгар утаас өөр одоо тогтчлтын элементүүд хийдэг байна. Одоо танаш янатаг сандал ширээ янз бүрийн. Тэгэхээр энэ дээр манай үйлдвэрүүд бол асуудал үүсэхгүй. Ер нь Гялгар утыг хэрэглэлийг бол орхон зөв. Дэлхийн одоо бараг ихэнх улсууд оройд эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр манайх бол энэ алхамтай бол нэгдсэн дээр. Энэ дээр ямар шийдэл гаргаж ийн гэхээр өнөөдөр Гялгар утны хэрэглэгээ ингээд даван утаар ингээд орлуулаа явчихж байна. Болж ийн зөвөр юм тийм.
А гэтэл гэрээс гарсан хогийг бол өнөөдөр одоо гялгар утнаас илүү шийдэл алга. Шийдэл ухаан гаргаагүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр нөгөө хуучин хотын захиргаа хэрэгжүүлж байгаа хаягдсан нөгөө ногоо утнуудыг одоо хогоо хэлний сангаас мөнгө гаргаад айл айлд нь хуваарлаад тэгээ энэ дээр юм л нөгөө олон улсад хэрэгжилж байгаа жишээ шүү дээ. 9 хүн жингээр тооцоод 9 хүн жингээр нь тооцоод ингээд хогийн пүнхрлөө хийдэг байхгүй бол огт гялгуурт хуулчих нөгөө хог маань ил задгаа болохоор ажилтны зардал ажилтны хугацаа гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр бол яг богино хэрэгцээний ирээсэнд бол гялгуурт ажиллах нь зөв. А тэгээ ер нь эко паркын үед энэ дээр нэмж хэлэхэд зөвхөн гялгуурт өнөөдөр Монгол улсад гарч байгаа одоо Улаанбаатар хотод хэмжээнд гарч байгаа сая 400 мянган тонн хогны өнөөдөр бид 300 гаруй мянган тонн хогны дахин босруулж байна. Эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Энэ дээр зөвхөн гялгуурт гэхгүй бүх төрлийн ховонцор полимер тэгээд ажилласан масл хаягдал дугуй хаягдал шил одоо ингээд босруулж байна. Ингээ эко парк байгуулагдаад 2025 онд өнөөдрийн ингээд одоо тоо мэдтэй та харьцуулах юм бол өнөөдөр бид нар хогоо идлийнхаа одоо нэг сая тонн хогийг бид нар болж байгаа. Улаанбаатар хэмжээнд. А тэгэхээр энэ сая тонн хогийг болоход одоо зөвхөн тээврийн зардал нь 20 тэрбум төгрөг жил болгон гардаг. Энэ лантвилийн болтыг 2 тэрбум гардаг. Ингээ 22 тэрбум төгрөгийн үр ашиггүй зүгээр л нүднээс залд хийж штэ. Тэгвэл эко парк болгохоор ачлууд нь юу юм бэ гэж асуу. Ачлууд нэхэр өнөөдөр хог тээвэрлж байгаа 20 тэрбум төгрөг чинь 10 тэрбум бортлоо буурнаа. Тэгсэн 10 тэрбум төгрөг нь эдийн засгийн эргэлтэнд орно штэ. Лантвилийн болго чинь дахиад багасгаар нэг 200 сая руу орно. Энэ мөнгөөр юу хийж болохоор энэ хүүхдүүдийг одоо хог хаягдлаа англи ялгадаг, доктортой хөгжлийн бодлого ойлгодог, хог хаягдлын мөн чанар, хог хаягдл яагаад сайшгүй цаашаа босруулж хийж эдийн засгт орох систем гэдгийг ойлгодгийн сургалтуудыг бол өнөөдөр хийх ёстой. Энэ дэр байгаль орчны яам байна. Боловсрол шинжилгээний ухааны яам байна. Гэтэл өнөөдөр нэг хэдэн манай энэ холбооны нэг итгэж зүтгэлтэй нийгэм идэвхтэй одоо энэ бүжин ламаас авахгүйлаа зулаа гэж манай хогоон багсыг гэл бас сошиал групп яхлагч идэв. Тэгээ 12 мянган хүнд ингээл өөрсдөө сайн дураараа одоо ингээд цагаан хоолой шиг яваад байгаа. Гэтэ энийг л хөвгүүлэн дэмждэг. Тэр орчны бохирдол үндэсний хорноос энэ дээр тодорхой төсөв тавьдаг. Байгаль орчны яамнаас бас дэмждэг. Боловсрол шинжилгээний бас санхүүжүүлдэг ийм систем зайлшгүй шаардлагатай. Гялгар утгын Монгол хөдөлгөөний тухайд яг томоохон супермаркет хүнсний захуудад яг хандаж одоо өөрсдийнхөө үйл ажиллагааг тэлэх үднэс тийм ээ одоо гялгар утыг хэрэглэнээс хас яг одоо даавн муутай болыг хэрэгжүүлэх гэдэг одоо уулзалтыг хийсэн байгаа юу? За яг үүндээ бол томоохон супермаркетууд болоод захын одоо эзэдтэй уулзаагүй. Тэртээ тэргүү засгийн газраас тогтоол нь гарцсан учраас тэд нар үүргээ биелүүлэх ёстой. 3 сарын 1-ээс хэрэглээгээ хянах ёстой. Тэгээд харин бидний зүгээс одоо нөгөө гялгар утыг орлуулах ямар бүтээгдэхүүн байж болох юм бэ гэдгийг харин санал болгохыг хичээж байна. За санал болгохын тулд одоо аваад ирсэн энийг одоо нийт улс орон даяараа хэрэглэн гэхэд бас хэцүү юм тий. Одоо заавал ийм хэрэглэх гээд байгаа юм биш. Өөр хүн ямар нэгэн санал гаргавал тэр л сайн л үстэй. Гэтэ ер нь бол гялгар утыг олон улсын судалгаа байдیں۔ Хүн ерөөсө 12 минутын хугацаанд л гялгар ут хэрэглэдэг. Дэлгүүрээс бараагаа авлаа. Тэгээ бараагаа аваачаад хөргөчөндөө хийлээ. Хөргөчөндөө л гялгар утаа хогийн санд байдаг. Энэ нэг удаагийн гялгар ут бол 12 минут хэрэглэгддэг гэсэн юм судалгаа байдаг байхгүй. Тэгээд дэлхийн бусад улс орнууд ихэнх нь татгалзаад байна гэж байна. Миний мэдхээр 80 гаруй орн байгаа. Сая 7 сард Австрали ус татгалзсан. За хамгийн сүүлд миний уншсан мэдээгээр бол Австрали 3 сарын дотор нийт гялгар утныхаа хэрэглэцээний 80% бууруулж чадлаа гэж байгаа байхгүй. За тэгээд тэд нар ямар одоо гялгар утны оронд хэрэглэхээр тэгвэл юм санал болгоод байгаа юм бэ гэхлээр нэг ийм л ут өөртөө хийгээд санал болгоод байгаа. Ийм одоо миний од капрон гэдэг юм уу одоо ийм материалаар хийсэн. Энэ бол олон удаа хэрэглэгддэг. Би энийг өөрөө л хэрэглэдэг. 2 жил гаруй хугацаанд би хэрэглэж байна. Одоо ч гэсэн хэрэглээл байна. Энэ дотор юу хийж авдаг бол будаагаа хийгээд авчин тий. За ногоо жимсээ хийгээд авчин гих мэтэр гялгар ут хэрэглэж болох бүхэл юмнуудыг би энэ тоорондоо хийчдэг учраас манай төрийн бас байгууллагаас энэ уудыг санал болгож байгаа. За зөвхөн манайх биш ер нь бол олон улсын байгууллагууд интернетээр ороод үзвэл бас энийг л санал болгоод байгаа. Тийм. Яг цаасан ут нэвтрүүлнэ гэхлээр цаасан ут бас л
байгалийн бүтээгдэхүүн нөөц ашигладаг учраас хэцүү те. Ийм ингэж түрүүн бас Бачрал ахын яриан дээр нэмээд хэлэхэд ер нь бол яалтчгүй бид нар одоо өөрсдөө ингээд одоо ногоо жимсэн авахдаа энэ тороо авч гараад гялгуурнаас татгалцыг аль хичээж дээ. Гэтэл одоо гурилан бүтээгдэхүүнүүд талах ч гэдэг юм уу те бүгдээр гялгуурууд нь болтцсон ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр гялгууруудыг яаж хаях вэ гэдэг бид нар бас тэр мэдлэгтэй байх хэрэгтэй. А зөв хайсан тохиолдолд за бидний хайсан тэр зөв хайсан гялгууруудыг тээвэрлэх одоо логистик системийг төр засгаас зөв шийдэд өгчих юм бол үнэхээр манайд компани байгаа. За тэгэхээр миний манайхнаас идэг сургалтууд болоод одоо би ч сошиалаар бас л те мэдээлэл хийх гэж яваад байдаг юм. Яаж хаях ёстой гэдгийг л мэдэх ёстой. Яаж хаях вэ гэвэл энэ гялгууруудыг дэлгүүрээс та аваад ирсэн болвол доторхын цэвэрлэх ёстой. Цэвэрлээд хатаагаад хоолны үлдэгдэл байх юм бол унгаах хэрэгтэй. За ингээд цэвэрлэн хуурай болчих юм бол ингээл жижиглээл зөвхөн гялгууруудаа нэг хэсэг хадгал гэсэн. Хадгалаа лээ. Тэгээд сарын хугацаа сар болно, 2 сар болно өөрсдийнхөө хэмжээтэй. Тэнгүүтээ би болвол яадаг байвал давхар нөөц авдаг цэг гэж байдаг шүү дээ. Цэгт аваачаа тушаачдаг. Ийм гялгууруудыг 150 төгрөгөөр авдаг. Арай зузаан пакеттайг нь миний мэдхээр би 10 сарын 16-нд үнэндээ тушаасан. Тэрнээс хойш бол үйлдвэр дээр нь аваачаад өгсөн юм аа. Арай зузааныг нь хэлийн 400 төгрөгөөр авчихсан. За тэгээд бас ийм энэ бол зөөлөн хуунцар тий HDPE-гээ хүмүүс мэдэн дээ энэ дээр ингээд бичсэн байгаа тий. Нааж хийсэн байдаг. Энэ нэг хэлийн 400 төгрөгөөр авчихсан. За тэгээд энэ болохоор ундааны сав бас л бид нар хамгийн гол нь хаяхтаа цэвэрхэн хаях хэрэгтэй. Энэ фэри байсан юм ч одоо тодорхой муухай байсан байж таараа тий. Тэгэхээр фэрийг нь маш сайн угаагаа цэвэрлээд за тэгээд цэвэрхэн болгоод зөвхөн HDP-ийн тусад нь энэ бол ундааных P5 зэрэг тусдаа байдаг. Энийг нь болохоор 150 төгрөгөөр авдаг. Бас л цэвэрхэн байх хэрэгтэй. Гэх мэтэр ингээд тусад нь англиад хүн болгоно ангилдаг болчих юм болвол одоо тэртээ нийслэлээс ажил хэрэгжүүлээд байгаа тий ямар ч байсан хаал дүүрэх төсөл хэрэгжүүлээд байгаа шүү дээ. Англи төсөл хэрэгжүүлээд байгаа төр засгаас маань хийх гээд байгаа учраас ард олон бид нар бас дэмжих ёстой, оролцох ёстой. Хоггүй олон гээд зөвхөн төр засаг ямар нэгэн юм хийгээд өөрчлөгдөхгүй. Зөвхөн олон нийт хичээгээд өөрчлөгдөхгүй. Тэгэхээр төр засаг олон нийт компани гээд хідэн талаасаа хавсарч иж бид нар энэ хогоо ойлгодог болох байхгүй. Тэгэхээр энийг бас хэлхийг хүсэж байгаа. За тэгээд гялгуурууд хувцрыг хайлуулаад түрүү сандал буюу тараншааны таг гэх мэтэр бүтээгдэхүүн идэг гэсэн шүү дээ. Энэ болохоор сан оргиу гэдэг гялгуурууд хувцрыг хайлуулаад бүтээгдэхүүн хийдэг компани одоо түх хийдэн гэсэн үг. Энэ бол одоо ийм л ид байсан юм шүү дээ. Ийм ид байсан. Энийг ингээ хайлуулаад хэвэнд оруулаад тэгээд сандал тараншааны таг том машины эвүүр гэх мэтэр за тэгээд шон хашаа гэх мэтэр хийдэг байхгүй. Тэгэхээр бид нар зөв хайж бас сурах хэрэгтэй юм байна. Иргэдийн тухайд яг хогоо зөв англиас сурч чинь тийм ээ. Дахин боловсруулах төвд нь аваачаа тушаач чинь. Гэвч төр засгаас цаанаасаа хог ачлтын компаниуд маань яг ангилсан хэлбэрээр маань хогоо ачихгүй байна л да. Энэ одоо журмаар өөрчлөх хэрэгтэй. Одоо бол ерөөсөө ингээл ялгсан чи ангилсан чи бүгд аваачаад болгож байгаа шүү дээ. Гэхдээ тэн төөрхийг нөгөө бидний муу хөлөд идэг одоо наран гингэрийнх маань цагаан даваа, морингийн давааны усууд маань манай холбооны гişүүд. Тэд нар амьдралаа залгуулж байгаа. Тэд нар болж байгаа бас газар руу болуулахгүй байгаа. Ерөнхийдөө бол наадах хамгийн зүг санаахгүй. Одоо сая бид нар Германы Бавар мужид 7 хоногийн практик семинарт хогоо хийлээ. Тэгээ одоо Мюнхен хотын жишээн дээр тэгээ жижиг хотоос тосгоны жишээн дээр ихэд ерөөсөө нөгөө хуураараа машин явдаг. Өнөөдөр бол гялгууруудаа чинь маргааш бол цаасаа чинь. Ингээ явчих юм бол хогоо идэлээ өгч байгаа сууч урамтай байх. Одоо сэлж ш бүжлээ ингээд гялгуурууд. Тэг яг зөвхөн хогон дээр очингууд манай нөгөө усад нийч аваад тушаач л да цааш нь. Бас болуулахгүй. Ийм зөв практикаар явах хэрэгтэй. Энэ үл энэ ноёдны 11 сард захирч ажлын албаны дээр ажлын хэсэг байгуулагдаад яг энэ санаануудыг оруулаад өгсөн. Тэгээ энэ тутан зэрэг нөгөө барилга юу сангийн яам байгуулагчны яам дээр хянагдаад тэндээс өмнө тариф асуудал нь хэрэгдэж шийдэгдэх юм байл. Тэгээ бид нар ямар ч энэ жилдээ юм шиг эргэжлэлтэй бол энэ шийдэгдчих баг. Тэгээ Улаанбаатар хотод нийтлэг үйлчилгээний журам дээр өнөөдөр энэ давхар нөөц авах цэг гэдэг бид нар аль ёсоо суулгаж өгч чадлаа. Хуучин чумлахтан зэрэг тийм байгаагүй. Төгөөдийн зэг хэрнээ малын гаралт тайр шир ноос авдаг гэж бодоод хотоос хөөгөөд байсан. Одоо хүмүүс ойлгож шээ.
Энэ ч ерөөсөө хүмүүс амьдарч байгаа газараа гаргад юм байна. Гаргаж байгаа газар нэг хүчрүүд ангиж ялгаад хог руу явуулахгүй эдийн засгт орлоо ашигтай байна гэдгийг хүн болго ойлгодог. Их хэрэгч ойлгож байна, ард хэрэгч ойлгож байна. Гэтэ хүмүүс бас хандлагаа өөрчлөх хэрэгтэй л байгаа юм л да. Хог гэхлээр уг нь бол дэлхийн бусад улс орнууд одоо бидний очих дуртай нэг хөгжингүү улс орнууд, цэвэрхэн орнууд маань хог бол баялаг гэж үзэж байгаа байхгүй тэд нар. Хотын уурхай гэж ярьж байгаа. Тий, уурхай гэж ярьж байгаа. Хог баялаг. Гэтэл манайхан болохоор хандлага нь ямар байна гэхлээр энэ хог заваан, байлаар гэр оронгүй нийгмийн доод давхаргын аригчид л энэ хогтой ноцолддог гэсэн ийм ойлголттой байгаа байхгүй. Гэтэл бид нар өстэй гэрээ хичнээн цэвэрлээд хачин сайхан дөрвөн хантад амьдралаач гараад бид нар нэг л агаараар амьсгал. Нэг л усыг уун. Нэг л газар шороон дээр ургасан төмс ногоо идэнэ. Яг тэргээрээ амьсгалдаг байхгүй. Тэгэхээр яг уу гэрээ цэвэрлэгүй яах вэ? Гэхдээ орчноо цэвэрлжээд бид нар эрүүл байх ёстой, эрүүл болно гэдгээ маш сайн ойлгох ёстой. Хог бол заваа юм биш. Англиад ялгаад үнэхээр бүх юм нь одоо шийдэгчих юм бол энэ мөнгө баялаг байхгүй. Тэгээ энийг л ойлгох хэрэгтэй. Сошиал ертөнцид ер нь иргэдийн хандлага нь ер нь хэр байна вэ? Сайн байгаа тийм. Тийм ёстой сайн байгаа шүү. Яг үүндээ би ингэж олон хүн дэмжин те гэж бодоогүй юм. Зүгээр л анх одоо нэг жилийн өмнөөс би өөрөө л энд одоо сэтгэл зовдөг хүн учраас тэгээ сэтгүүлч учраас өөрийнхөө эмзэглэлээр тулгуурлаад би юу хийж чадах вэ гэж бодож хийж үтсэн ажил юм аа. Тэгсэн чинь маш олон хүн хандсан. Одоо ерөөсө хүмүүсийн хэлдэг үг яаж дэмжих вэ? Яаж туслах вэ? Тэ энэ танаа хийж байгаа үйл ажиллагаатай нэгдмээр байна гэл. Тэгээл эцэг эхчүүд манай хүүхдийн сургууль дээр ирээд нэг энэ сургалтаа хийгээд өгөөч гэл. Ерөөсө байнгын тийм. Тэгэхээр хүмүүсийн хандлага бол маш өөр болж байгаа одоо. Тий. Энэ бол их өөрчлөлтийн суурь. Би бол айгүй өөдрөх хүн юм шиг аа тий. Би яг одоо бас нэг сарын өмнөх хаан ол дүүргийн 1 2 дугаар 3 дугаар хороон дээр очиж сурвалжлагаар очив. Гэтэл яг нөгөө англин одоо хаях хогийн цэгмэн бий болцсон боловч иргэд бас төдийлөн яг яаж хаях вэ гэдэг сургалтанд байхгүй учраас зүгээр нэг хоосон төмөр хогийн цэг ингээ хараа сууж байна. Эхний ээлжинд бид нар ганцхан нөгөө нэг одоо ундааны сав болох те хувцар савнуудаа л хийж байна. Тэгвэл эндээс ингэж ангиллаа гэд яг бидний хогийг ангилснаар нь хогийг маань ачаад явж байгаа юм гэхээр харагддаггүй. Хайрын төр засгийн мөнгөтэй ингэж энэ хичнээн хогийн савыг авчирлаа, ойрлаа гэсэн хэл ам дагуулж илээ л дээ. Энэ дээр ер нь нийслэлийн тухайд яг ямар төслүүд дээр яаж хамтарч ажиллаж байна. Ер нь хичнээн орчин тэр гүн төгрөг нь гарч байгаа юм байна. За тэр мөнгө төгрөгийн асуудлыг бол би үнэндээ сайн мэдэхгүй юм аа. Гэхдээ миний бодож байгаа юм бол болохгүй бүтэхгүй байна. Намайг ингэсэн чинь тэр хүн тэгээд гэд ингээд шалтак тоочоод авах юм бол бид нар өөрсдөө л хохирно хизээч өөрчлөлт ирэхгүй л байхгүй юу. Нийслэл маань хийх гээд хичээгээд байна штэ тий. Хичээгээд байна. Тэр хогийн ангилдаг савнуудыг чинь жилийн өмнө тавьсан би санаж байна. Тэгээд жилийн өмнө тавьчаад нөгөө ангилуулах гад аргаа ядж байгаа байхгүй юу. Нөгөө хотынхан ч очиад л тий сургалт хийсэн хэсэг юм бол би мэдэхгүй юм. Би яг бас сурвалжлагаар явж байсан. Тэгээд хүмүүс одоо залхуурдаг юм уу яадгийн ерөөсөө нийлүүлэл авчираад хайчаад байгаа байхгүй. Тэгэхээр миний харж байгаагаар тодорхой хэмжээнд тэдэрт сургалт орох хэвээр. Тэгээд орчноо цэвэр болгоё гэх юм бол зөвхөн одоо төр засаг хийх ажил биш юм аа. Энэ бол ард иргэд бидний маш их чухал үүрэг оройлтой оролцож л өөрчлөгдөх ажил юм болохоор хүн болгон одоо сэтгэлтэй андаасаа л гэж бодож байна. Сая нэг дэлхийн хөл бөмбөгийн авраг болсон тий World Cup болсон тий. Тэрэн дээр нөгөө хятадын Японы хөгжөөнд дэмжигчид бүгдээрээ хогод өгöd явж байсан шүү дээ тий. Тэр бол CNN дээр гараад шуугуулад байсан. Тэгэхээр бид нар Японд очиж амьдмаар байна, Солонгост очиж амьдмаар байна гэл тэр өстө гоё газар цэвэрхэн гэл тэгээд байдаг шүү дээ. Гэтэл тэд нар чинь тэгээ хогоо түүдэг байна шүү дээ. Ялгаад хайдаг байх нь тийм болохоор тийм гоё газар байгаа байхгүй юу? Бид нар ч гэсэн тэднэртэй адилхан хогоо түүдэг, ялгадаг болчих юм бол гоё цэвэрхэн болно. Өө манах болохгүй бүтгүй байна өстой муухай. Бөөш хороо тоосг хаяад явахыг бол хэн чадна. Тэгээд яг энэ Монголыг тэг хэн өөрчлөхээ. Тэгэхээр хүмүүс оролцох хэрэгтэй. Мэдээж хүмүүсийн оролцоо чухал л да тийм ээ. За яг танай компани тухай төр засгаас одоо яг нөгөө нэг хог дахин боловсруулах компани одоо үйл ажиллагаанд зогссон тоггүй байгаа гэд маш олон асуудал байгаа шүү дээ. Энэ дээр ер нь төр засгаас ямар дэмжлэг үзүүлж байгаа юм бэ? Ер нь яг зүгээр нийслэл өөрөө санаачлсан юм. Нийслэл санаачлаад хэрэгжүүлэгчдэр нь
манай Монголын хойд дахь хүмүүс бол үндэсний холбоо гэдэг төрийн бүс байгуулга. Энийг гишүүд маань нэрж Эко парк Улаанбаатар гэдэг 28 гишүүнтэй компани байгуулсан явж байгаа. Тогны асуулт дээр сая эрчимчний яамны коллег орлороо 35 дэд станцынхаа техникчлэг харуулсан. Одоо ажлын сургаа хийх явж байгаа. Тэгээд тэр саяын тэрний үндэ би хэлээ л дээ. Ер нь энийг шийдчихсэн арга зам бол Монголд байдаг. Одоо бид нэг жоохон бахад социализм үе чинь түгэд агентууд гээд мөнгөөр авдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр мөнгөөр авдаг юм чинь шийдвүү мөнгөөр өгдөг гэсэн. Одоо энэ дэр юу өгдөг ч гэсэн зэрэг урамшуулсан юм бүү. Мөнгөөр авдаг ч хүмүүс дуртай дургуй ялгана. Тэгэхээр энэ дэр нэг давхар нөөц хүлээ авах зэрэг би түрүүнд ярьсан шүү дээ. Энэ хөөцлөгдөд орсон учраас бид нийт эдийн журам иргэдийн хурлаар батлагдангууд Улаанбаатар хотын төв одоо яг нэг орчин үеийн төвц шиг төрийн үйлчлэгээний цэг шиг давхар нөөц авах цэгүүд ингээ иргэдийн гар дээрээс мөнгөөр аваад ирэхээр хүмүүс дуртай дургуй ялгана. За аавын дургуй хүүхэд нь ялгана. Хүүхэд нь дургуй ээж нь ялгана. Ингийн чинь эдийн зэрэгэлтэнд орж ирэхгүй. Өнөөдөр ингээ бодолтой бид нар ингээл том мөнгө ирээд. Гэтэл өнөөдөр манай энэ 22 босруулах үйлдвэрүүдийн жилийнх нь эргэлт 70 тэрбум төгрөг болж байна шүү дээ. Хогийг мөнгө болгож шүү дээ. 70 тэрбум гэдэг чинь бас чамлахаар мөнгө байгаа үстэй. Ийм явж байгаа. Тэгээ өнөөдөр Эко парк хүчин чадлаар ажиллаад 2025 огт бол нэг 200 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтэнд орно. Энэ хэмжээгээр нэг хогны хэмжээ чинь багасна. Одоо тэр хоггүй Монголын ярьжсэн шүү дээ. Ингээд хогоо яг англиад ирэхээр үүнд хогийн машинд ачвал хог олдохгүй гэж. Тийм болж байгаа. Тэд чинь бүр хөөх нөгөө сүүнийхээ савыг өөрчлөн гэж ихгүй нуглаад нэг гэрийн бүрээс идэг хүмүүст өгөө. Тэгэхээр энэ бүжил ламбай тэр орсон юуны Канадын элчин сайдын яамнаас нөгөө ихтлог уулзалтын хүрээнд Монгол улсын одоо хүүхдүүдэд бас тусламжийн гараа сунгаж санхүүжилт болгоод энэ одоо Нарангийн ингэргээд 26 дугаар орон сонгоны хайхан дүүргий тусчихын гэдэг нэг цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байна. Тэд нар одоо бас ингээд бүжил ам шиг бас ингээд тусчих ингээд уут хийцэг. Хүн болгон санаачлагч, ороосон санаачлаа. Ингээд ирэх юм бол тэр шиг амар юм байлээ. Ингээд хувцсан юм шиг мөртлөө им авах болохоор ингээд онгойлгоод хийгээд боогод буцаагаад ингээд мөрөдөө хийж. Ийм санаачлал гараад байгаа байхгүй. Тэгэхээр нийслэлийн зүгээс л бид нар дэмжиж байгаа. Ганцхан бидний нэг байдлаар ганцхан асуудал байдаг шүү дээ. Саятан болохоор сая төгрөг дутаад байна гэдэг шиг төсөвт мөнгө байхгүй улайцсан. Ингээд яваад. Гэхдээ бид нар нэг 2019 онд одоо эргэжлэх гээд бид нар нэг бичиг цаасны ажил ерөнхийдөө дуусч байна. Нийтдээ нэг 25 үйлдвэр байгуулагдах юм. Энэ үйлдвэр байгуулагдах бол эхний үйлдвэрүүд баригдаад. Одоо эхний үйлдвэрүүд бол хашаага хатгаад одоо юугаа эхэлж штт. Шалны ажил эхэлж байна. Од пластик. Од пластик. Од уу. Тэгээ одоо нэг он гарan готл бижигнэнтэй. Тэгээ ингээд ирэх юм бол бас нэг асуудал. Заавал нийслэг гэхгүйгээр манай энэ үйлдвэрд өөрсдийн логотой машин гадуур гэж хуваараар авна. Тийм шүү дээ. За тэрний чи авах шүү тийдэр. Тэгэхээр хүн дуртай шүү дээ. Одоо сая энэ хинээрээ жишээ энэ HTV гараад ирдэ. Энэ чинь яг ингээд түүхийдийн давхар нөөцийн зүгөө 400 оргоо цаашаа үйлдвэртээ 700-аар гэдэг байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс чинь бас ингээд мөнгө хийгээд амьдралаа залгуулж байгаа шүү дээ. Үйлдвэр 700-аар хийж байна. За энэ үл чи 150 өгдөг гэсэн. Үйлдвэр одоо энийг 450-аар авч байгаа. Тэгээ энэ үннүүдийг шүү дээ хавар гэхэд бүр өснө. Тэгэхээр иргэдмийн яхаа өөдрөг бай. Цуглуулсан юм болон чи мөнгө болно шүү. Хогны мөнгө өгөөд ачуулж байгаа хород хадгалж сайхан цэвэрлээд ангилаа ялгаа. Тэгээ эн чин дараа нь ахиу хөөе энд вэ гэхэд давхиччаал аавна. А зүгээр одоо нэг өвлөөлөр түүтэн байгаа болохоор баг сах юм дээр манай үйлдвэрийн машинд явахгүй байгаа. Зовлонт бас тэр байна. Шилээ өгөхээр хэдин шилбэхээр нэг 5 шуудаа шилэх гэж чинь энэ төвчөнд донд 5 шуудаа шилд авч явахгүй яах вэ? Тэр нэг группээр нэг газар нэг эмд зарлаа тий бөөгнүүлж гад бид нар хийсэн шүү дээ намайг. Тэгээд нэг яах вэ болно. Ерөнхийдөө энэ үл ерөөс их маш зөв юм явж байгаа. Иргэд доороос өөрсдөө санаачлаад хүсэл зоригоор өөрсдөө нэгдэд нийдээд ингээд нэгнийгээ гэгэрүүлээд нэгнийгээ уруу татаад ингээд зүүр мөр явж шүү дээ. Энэ бол маш том алхам. Нийс дуурд нүуний байгаагүй. Одоо цаг үеих өөр болж байна. Ийм багш гурвалжин ийм штэ. Ийм оройтой тий. А тэр дээр одоо мэдхгүй ерөнхийлөгч ерөнхийсэд одоо тэр толгой байдаг байх. Гурвалжин бол ийм суурьтай. А энэ суурь нь илүү бат бөх. Тэгээд бас илүү олон байгааз. Тэгэхээр ер нь бол олон нийт өөрсдөө мэдээлэлтэй өөрсдөө хэнийг сонгох вэ, юу хийхийг хүсэж байна вэ, ямар орчинд амьдрахыг хүсэж байна гэдэг өөрсдөө маш сайн мэдээлэлтэй судалдаг байх юм бол энэ гурвалжин чинь ерөөсөө бид нар их хүчим шүү гэдгээл одоо ойлгох хэрэгтэй. Энэ гурвалжин дээшээгээ нарийнхан доошоогоо суурин том шүүд. Та түр хэлсэн шүү дээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад яг хогоо хэрхэн ангилах талаар зааж өгсөн, сургалт явуулсан гэж. Хүүхдүүд мань хэр хүлээж авч байна? Өө яста хөөхөн штэ. Би ингэсэн.
эхлээд нэг яагаад хог баг гаргаж амьдрах ёстой гэж заагаад за дараа нь энэ хогон дотор чинь хамгийн наад зах нь ямар хортой хогнууд байдсан бэ гэж заагаад за дараа нь энэ хортой хог чинь байгаль дэлхийд замбраагүй хаячвал хортой болохоос биш зөв хаях юм бол баялаг болдог, мөнгө болдог гэж заасан. За ингээд хүүхдүүдийнхаа ангиудтай уралдаан зарлцдаг байхгүй юу? Уралдаан зарлцтай хамгийн олон давхар цуглуулсан анги гэд урамшуулалтай. Тэгээд тэр дотроо давхраар бүтээл хийх одоо уралдаан гэж зарлцдаг. Тэнгүүч хүүхдүүд гэртээ ч байсан, сургууль дээрээ ч байсан, тэгээд баг энд тэнд байсан давхруудад цуглуулад ирдэг. Яг бол мэдээлэлтэй болчих жоон хүүхдүүд. Тэгээд тодорхой хэмжээнд ойролцоо байгаа давхар нөөц авдаг цэг дээрээ аав ээжтэйгээ ах эгчтэйгээ ч юм уу те за том ангийнх нь бол өөрсдөө очиод тушаачгаа гэдэг ийм даалгавар өгсөн маш идэвхтэй оролцсон. Бараг сая сарын хугацаанд өөрсдийнх нь надад өгсөн тайлангаар бол бараг 100 гаруй хил хуунцар гэлгар ут энэ төр хаягдаагүй шүү давхар нөөц авдаг цэг точсон байгаа байхгүй. Энэ бол маш том өөрчлөлт. Тэгээ хүүхдүүд маань нөгөө мөнгө авдаг тодорхой хэмжээнд мөнгө авдаг болохоор ангийнх нь фондонд нэгдүгээрт мөнгө нь орчроо болохоор баяртай хүүшээ хідүүлээ давхраа цуглуулад ангиар кино үзье л да гээл тэгээд идэг байхгүй хүүхдүүд. Тэгэхээр энийг ингээд эдийн засгтай нь холиод хүүхдүүдэд ойлгуулчих юм бол манай хүүхдүүд нэгэнт үзэл санаа суугаад өөрчлөгдөхгүй болцсон юм болгоныг сөргөөр хүлээж авдаг болцсон томчууд биднээс илүү тэд нар маань сэргэг байдаг. Тийм байхгүй. Хүүхдийн цэцэрлэг болон мөн одоо эмнэлгүүдэд нэг удаагийн уловч зардаг шүү дээ. Нэг удаа одоо өмсөд ороход 100 төгрөг гэдэг. Энэ дээр ер нь цэцэрлэгүүд ер нь хэр нэгдэж байна. Мөн төрх эмнэлгүүд уловч өмсөж ордог. Дээрэс нь эргэлтийг заавал давуу утанд хийгээд очисон ч байсан. Гялгар утанд хийнэ. Ягаад гэвэл одоо ахын ариун цэвэр гэдэг үүднээс тийм шаардлага тавиад байна. За энэ дэртэ түрүү 3 сарын 1-ээс нэг удаагийн гялгар ут одоо хориглон гэсэн учраас хориглогдтол байх тий хэрэгжүүлэх ёстой юм чинь тэрэндээ орчиж байгаа учраас хориглогдтол байх тий тэр чинь хэрэглэх үйлдвэрлэх импортлогыг хориглож байгаа юм шүү дээ. Тэгээд нэгэнт одоо төрөх имлэг энтерт бол даавын тор жоохон ариун цэврийн хувьд те хангалттай бус гэж зохимжгүй гэж үзэж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр төрөх имлэгүүд маань яах вэ гэвэл тэр эргэлтээр очисон гялгаруутуудаа нийлүүлэл хогонд хаяхгүй тушаадаг л ах хэрэгтэй. Ингээл хөвсчих юм бол ерөөсөө асуудал байхгүй. Тий. Ээжийн гэрүүтэр нэг хөөх юм явж исэн л да. Нэг ээж би ингээд хогоо ангилдаг, ингэж ангилдаг гэд бүгдийг яг үзүүлж исэн л да. Яг энэтэй адилхан таны бас нөгөө нэг хог ангилах тэр одоо зааврууд олон нийтэд нэлээд түгээд хүмүүс ч гэсэн бас эерэг хандлагатай болоод байна. Албан байгууллагууд бас яагаад байж болохгүй гэж тийм ээ. Хогоо ангилдаг байгаад цаашлаад одоо эргүүлээд тушаад мөнгө болоод байгууллагын мөнгө болох нь шүү дээ. Энэ дээр бол жишээ манай холбооны нэлээд хэдэн байгууллагатай ярьсан. Одоо хамгийн том Монгол үндэсний арга төлөвлөлт зүйл манай гişүү. Тэр нь яг бас дашгинд холбоогоо танилцуулсан. Манай холбоо бол яг хоёулын мэрэгжлийн холбоо байгууллагатай 13 жил болж байгаа. Одоо энэ манай бол идэвхтэй нэг гişүүний сууж байна. Би бол өдөр зүйлийн гişүү гэдэг. Тэгээд энэ Шангрила зочдуудч нь олон одтой гэдэг эдний ч бас манай гişүү. Одоо эднийх бол яг хогоог эдийн засгт оруулж байгаа. Өдөр бол ажилтгийг англи хэлээр чинь тэрийг манай үйлдвэрүүд авдаг. Болж байгаа үстэй. Хогны урамжиж төлдөг байсан бол хогноос мөнгө гаргаж чинь нөгөө нэг угаах одоо сав вокных мөнгө гаргах нь шүү дээ. Тэгээд манай одоо энэ City Tower дээр бас англи яралт хийж байгаа албан байгууллага. Тэр нэгээр ингээд нийгэм харилцаалаас нэлээд олон компаниуд бол англи яралтаа хийе, сургалт авъя гэх. Тэгээ манайхын холбооны хөнгө төсөл гэж бас явдیں۔ Энэ дээр англи яралт хийж сая Азийн сантай хамтраад Улаанбаатарын 3 сургууль дээр жишг одоо хоолны хогийг яаж компосторт болох вэ гэсэн сургалт явагдаж байна. Нийслэлийн боловсролын газартай одоо 3 жилдээ хамтран ажиллаж байгаа. Нийслэлийн боловсролын газар энэ жил 150 боловсролын сургуулиуд төр хогийн хэмжээнд хичээл зааж байгаа. Тэр нь ихтэй сургуулийн оюутнууд бас одоо бас гэгэрч нөгөө хүүхдүүд гэгэрээд ирэнгүү. Одоо Монгол Улсын сургуулийн хуулийн ангийнхын хэллэгтэй яг зөвлөгөө аваад бид нар яг нэг давхар нөөцийн цэг сургууль дотор байгуул гэж байна. Санхүүгийн сургууль хийж байна. Байгуул гэж байна. Тэгээд бид нар бүр сайхан детальд заагаад та нар ийм минут аав ингэж ангилд ингээд ийм хэмжээтэй болонгууд нь манай үйлдвэрлэлөө хэлнэ. Тэгэхээр та нарын хувь төлөвлөсөн ч бүр ийм хүн болох юм уу тийш үү? Танах чинь гээд тэгээд ингээд судалгаанууд хийгдсэн. Ерөнхийдөө бол хүмүүс арай өөр болчихжээ. Ер нь
Яг иргэдийн тухайд яг хэдэн килограмм сав одоо нөгөө нэг ажилт маань эрэхтэй бас юу хэмжээтэй л ахал та тий. Тэдэн тонноос дээш, тэдэн килограммаас дээш хуванцар сав гэдэг юм бол. Ер нь яа тийм. Энийг нөгөө хуванцараа болохоор нөгөө одоо бидний хэмжээ болохоор эзлэхэн үгүй бид нэг юм байдаг байхгүй. Эзлэхэн чинь тэгэхээр нэг юм багцаал бол нэг 50-аас 60 хил ордог юм том процентийн шууд байдаг байхгүй. Тэрэн дээр нэг 2-оос доошгүй ижил дуулгаар явна. Тэгсэн чинь 120 хилээс доошгүй ижиж. Тэгэхээр тэрийг бол одоо нэг айц ууланд бол мөдгөө шүү дээ. Тэгэхээр нэг одоо нэг оцоороо ч юм уу сөөхөөрөө ч юм уу. Энд манай сөөхөн жир инээш амьдрал сурцсан. Энд хогноос ялгаад цуглуулцдаг. Тэгээд тэр дараа нь өөрсдөө эдийн засгт оруулцдаг. Тэгээд сурцсан бол яг өөрсдөө давхар одоо авах давхрын тийм тусдаа цэг гаргаад тэгээд хүмүүст нь ялгаад эхэлсэн. Тэгээд өөрсдөө яг тэр давхар одоо хотхны давхруудыг ачдаг тусдаа автомашинууд явж байгаа тий. Хотод боломж байна. Тэгээ нэг энэ дээр бас нэг юу өнцөг харагдаад байна гэхээр өнөөдөр зөвхөн Улаанбаатарс Монгол улсын хэмжээнд амьдарч байгаа хүмүүс тэр бүрдээ хог гаргадаг тий. Машин техник шог гаргана, хүнч гаргана. Тэгэхээр хөдөө орнуудыг аймагуд одоо байгаль орчны газар уйлдуулах хэвлэх ярьж байна л да. Энийг ингээд өгчих гэсэн. Тэгэхээр нөгөө тээврийн зардал гэдэг юм. Тэгэхээр энэ дээр хог эдлийн тухай шинжилсэн найруулга хуулийн дээр бол сая 2 яамны сайдын сангийн яамны байгаль орчны яамны сайдын хамтсан тушаал гарлаа. Ийм одоо хаягдал гаргасан үйлдвэр худалдааны байгууллагууд нь энийг устгалын зайлаар хариуцсан аа. Тэгээ энэ одоо нэг оны дараа жахан эрчимч эхлэх байх. Тэгэх юм бол одоо нэг архиан зараад ингээд шилтийн явуулчихдаг. Ундаагаан зар явж улсууд тэр орон нутгаас ирж хогны одоо устгалын зардыг тээврийн хөлсийн төлдөг болчих юм бол хөдөө манай ерөөс хог болох гэдэг. За баярлалаа. Та бидний ярилцах цаг өндөрлсөн байна. За үзэгчдээ та хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Манай өнөөдрийн зочноор Гялгар утга Монгол хөдөлгөөний санаачлагч Бүжинлам оролцлоо. Мөн Экопарк Улаанбаатар компаниг гүйцэтгэх захирал Бачаргал оролцлоо. Баярлалаа үзэгчдээ.